Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулсан хамгийн том хамгийн отгон бүтээн байгуулалт болох өв соёл үйлдвэр нээлттэй. Улс тунхагласны баярыг тохиолдуулан тус үйлдвэр төрт ёсны бэлэгдэл болсон төрийн далбаагаа компанийн байранд заалж хүндэтгэл үзүүлсэн байна. Үйлдвэр маань ашиглалтанд ороод удааг байгаа хэдий ч энэ хугацаанд 100 гаруй ажлын байр шинээр бий болгож 1000 гаруй харилцагчтай хамтарч ажиллаж өдрөөс өдөрт үнэн хэрэглэгчдийн мантай өснө нэмж байгаад төлөөх баяртай байна. Тэгээ энэхүү үйлдвэр маань анх 2022 оны 5 дугаар сард барилгынхаа шавыг тавьж Монгол инженер технологичдынхоо ур чадвар уур ухаанаар хослуулан бүтээн бий болсон үйлдвэрийнхээ одоо нэгэн хэсэг болж Монгол улсынхаа хөгжилд одоо хувь нэмэр оруулж байгаа туйлын их баяртай байна. За 2008 онд одоо томоор төрийн далбааг мандуулснаас хойш бол төрийн далбааны өдөртэй болсон. За одоо ингээд аж ахуйн нэгжүүд бас өөрсдөө төрийнхөө далбааг мандуулдаг ийм соёл бас нэвтэрч байна. Тэгээд энэ соёлыг нэвтрүүлж байгаа манай энэ үндэсний өв соёл компани хамт олондоо бас халуун талархал илэрхийлж байна. Компани болон одоо аж ахуйн нэгжүүдийн одоо хямар сүлдээ өргөж байгаа энэ талбайг өргөх анхны ийм ажиллагаанд оролцож байна. Би бол одоо уулын оргил дээр төвийг хадгалбаг мандалж ирсэн. Тэгээд энэ бол бас их онцлог их сонин бас тийм сонирхолтой юм байна. Тэгээд гоё арга хэмжээ болж байна. Хүний анхдагч суур хэрэглээ болох хүнсийг өөрсдөө үйлдвэрлэнэ гэдэг тухайн улс үндэстэн оршин тогтнох дархлаа болтгоо. Тэгвэл өв соёл үйлдвэр Монгол улсын гурилан бүтээгдэхүүний 50 гаруй хувийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүхийн эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л процесс бүрэн автомат. Мөн орчин үеийн дэвшилтэт технологиг үйлдвэрлэгч Итали, Чех, Нидерланд, Хятад улсаас тоног төхөөрөмж авчирчээ. Өв соёл үйлдвэр нь хоногт 80 тонн нарийн боо үйлдвэрлэх хүчин чадалтай. Улсын хэмжээнд нийт 500 гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Одоогийн байдлаар 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ирэх жил 2 шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ.